За сайн байцгаана уу. За 8 дугаар ангийн нэг гишүүнтэйг олон гишүүнтэй хөгжүүлэх сэдвийн бодлогод өгсөн байгаа. За эндээс нэг дөрвөн бодлогыг тайлбарлаж өгье. За эхлээд энэ нэг гишүүнтүүдийг энэ олон гишүүнтийг нэг гишүүнтэй хөгжүүлэхдээ хаалт доторх гишүүн бүрийг хаалтны өмнөх нэг гишүүнтэй хөгжүүлэх ёстой. За ингээд эхлээд энэ хоёр олон гишүүн нэг гишүүнтийг үржүүлье. За тэгвэл өмнө үзсэнтэй адилхан эхлээд коэффициентүүдийг үржүүлнэ. Тэгэхээр хасах 1.4-ийг 5-аар үржүүлэх юм бол хасах 6. За дараа нь хувьцагчуудаа үржүүлнэ. Тэгэхээр P-ийн 2 зэрэг энд 3 зэрэг байгаа учраас үржүүлж байгаа. Тэгээд зэргүүдийн нэмээд P-ийн 5 зэрэг. За дараачийн хувьцагчаа үржүүлэх юм бол Q-ийн энэ 6 энэ 1 гэхээр Q-ийн 7 зэрэг. За одоо дараагийн нэг гишүүнтүүдийг үржүүлье. За энэ хоёр үржүүлэх юм бол эхлээд өмнө коэффициентүүдийг үржүүлнэ. Тэгэхээр энэ өмнө хасах 1.4, энд хасах 1.5 гэсэн тоо байгаа учраас хасгаасаа үржүүлээд нэмэх тэмдэг. Тэгэхээр 1.4-ийг 1.5-аар үржүүлэх юм бол 2.1. За одоо хувьцагчаа үржүүлэх юм бол P-ийн 2 энд P-ийн 1 гэхээр P-ийн 3 зэрэг. За дараагийн хувьцагчаа үржүүлэх юм бол Q-ийн 6, Q-ийн 2 гэхээр Q-ийн 8 зэрэг. За дараагийн одоо энэ нэг гишүүнтэй дараагийн нэг гишүүнтэй үржүүлээ. Тэгэхээр хасах 1.4-ийг хас 2-оор үржүүлнэ. Тэгэхээр нэмэх 2.8. За энд бол P гэсэн хувьцагчийг үржүүлэхээр энд хувьцагч байхгүй. Тэгэхээр P маань хэвээрээ бичигдэнэ. За одоо Q-ийн энд 6 энд 3 зэрэг учраас Q-ийн 9 зэрэг болох нэ. За одоо дараагийн бодлогоо бодъё. За бас өмнөхтэй адилхан хаалт бүр дээрх гишүүдийг хаалтын өмнөх нэг гишүүнтэй үржүүлэх ёстой. За эхлээд энэ нэг гишүүнтүүдийг үржүүлье. Тэгэхээр 3-2-ыг 15 үржүүлэх юм бол 15 3 хураагдаад 5 гэхээр 10 тий. За x хувьцагчаа үржүүлэх юм бол x-ийн 2 энд 1 гэхээр x-ийн 3 зэрэг. За y хувьцагчаа үржүүлэх юм бол y байхгүй энд бол байхгүй учраас 1 хэвээрээ. За дараа нь энэ нэг гишүүнтэй үржүүлэх ёстой. За эхлээд өмнө коэффициентээ үржүүлнэ. Тэгэхээр энд 3-2-ыг хасах 0.9-ээр үржүүлнэ. Тэгэхээр хасах тэмдэгтээ 0.6 гарна. За дараа нь x хувьцагчийг үржүүлэхээр x хувьцагч бол хаалт доторх нэг гишүүнтэр байхгүй учраас хэвээрээ x-ийн 2 зэрэг. За y хувьцагчуудыг үржүүлэх юм бол y-ийн 2 зэрэг. За одоо дараагийн хувьцагчаа үржүүлье. За тэгэхээр 3-2-ыг 6-аар үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хурааглаа 4 тийм үү? Нэмэх тэмдэгтээ 4. За хувьцагч бол байхгүй учраас өмнөх хувьцагчууд нь бол үржүүлж байгаа нэг гишүүнтийн хувьцагчууд нь хэвээрээ бичигдэнэ гэсэн үг. За энд болохоор y. За одоо дараагийн бодлогоо тий. За энд болохоор хаалт задлаад төсөөтэй гишүүдээ эмгэгдэх ёстой. За эхлээд бол хаалт задлана. Тэгэхээр энд 2 хаалт байгаа учраас энэ нэг хаалтыг задлая. Дараа нь энэ хоёрыг үржүүлээд энэ хаалт задлагдана. За энэ хаалтыг задлахын тулд энэ хасах тэмдгээр бол хаалт задлана. Гэхдээ бол энийг бол би хасан 1 байгаа гэж үзэж болно гэсэн үг. За тэгэхээр одоо эхний хаалтыг бол задлаа. Тэгэхээр хасах 2y-ийн x-ийн 3 зэрэг. За энд бол хасах 2 энэ хаалтаа хасах 2 учраас нэмэх. За 2-ын 2-оор үржүүлээ 4 y-ийн 2. За ингээд эхний хаалт задлагдлаа. За дараагийн хаалт задлах юм бол энэ бол хасах тэмдгээр үржүүлэх юм бол хасах x-ийн 3 y. За энэ бол хасах тэмдэг энэ нэмэх тэмдэг учраас хасах тэмдэг болно. Тэгэхээр 4 y-ийн 2. За одоо харах юм бол энэ төсөөтэй гишүүд байна уу гэхээр за энд болохоор
энэ нэг гишүүнт бол энэ нэг гишүүнтэй төсөөтэй. За яагаад гэвэл энэ бол y ховсогч байна. Мөн x ховсогч байна. Бас ижил ховсогчуудын зэргүүд нь ч ижилхэн байгаа учраас бид нэр төсөөтэй гэж хэлдэг. За дараа нь болохоор энэ хоёр ховсогч нэг гишүүнт бас төсөөтэй болж байна тийм үү? Яагаад гэвэл y-ийн 2 зэрэг байна. Энд y-ийн 2 зэрэг. За одоо ингээд энэ төсөөтэй гишүүдээ эмгтгэх юм бол за төсөөтэй гишүүдийг эмгтгэх гэдэг нь өмнөх коэффициентүүдээ нэмнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энд бол хасах 2, энд хасах 1 байгаа гэсэн үг. Тэгэхээр хасах 3 дараа нь y-ийн 3 зэрэг. За дараагийн нэг гишүүнтэй үржүүлэх юм бол энэ 4 хасах 4 гэхээр энэ бол 0 болно тийм үү? Тэгэхээр өчигдөггүй гэсэн. За өмнөхтэй адилхан дараагийн бодлого тий. За бас эхлээд хаалт задлах хэрэгтэй тий. Тэгэхээр энд болохоор нийт 2 хаалт байна тий. За энэ 2 хаалтыг задлах хэрэгтэй. За тэгэхээр энэ хаалтыг бол энэ нэг гишүүнээр энэ хоёр нэг гишүүнд үржүүлнэ. За дараа нь энэ хоёр нэг гишүүнүүдийг үржүүлнэ. За тэгэх юм бол эхний хаалтаас бол 10-ыг 5-аар үржүүлээ. За 50 x-ийн 3. За дараагийн гишүүнд үржүүлэх юм бол хасах 70 x y. За хасах нь за 30 x y. За нэмэх нь яа гэвэл хасах 6-ыг энэ хасах 7-оор үржүүлэх юм бол за нэмэх 42 за x-ийн 3. За дараагийн нэг гишүүнтийг бол еврей бичнэ. За одоо ингээд хаалт задлсан болохоор төсөөтэй гишүүд эмгдэх нь тий. Тэгэхээр энэ нэг гишүүнт бол энтэй бол төсөөтэй байна тий. За яа гэвэл x куб гэсэн хөвсөгчтэй шүү дээ тий. За дараа нь үлдсэн 3 нэг гишүүнт маань одоо энэ бүгдээрээ энэ 3-длаа төсөөтэй байна. За яагаад гэвэл өмнөх артлын хувцагчууд нь бол хичлэх юм байна тийм үү? X, Y, X, Y, X, Y. За одоо энэ төсөөтэй гишүүд эмгдэх юм бол 50 энэний өмнө нэмэх 42. Тэгэхээр нийлээд бол юу болох вэ? Нийлээд 50 дээр 42-ыг нэмлээ 92 тийм үү? 92. За X-ийн куб гэсэн хувцагч бол еврей бичигдэнэ. За дараач нь болохоор хасах 70-аас 30 хаслаа хасах 100. За 3-ыг хаслаа дахиад хасах 103 x y. За ингээд цаашаа болохоор энэ эднэрээ бол нэгтгэж чадахгүй яа гэвэл өсвчүүд нь ялгаатай. За зэргүүд нь ялгаатай учраас төсөөтэй биш гэсэн үг.